Арчиг дээрээс харсанчлан өнөөдөр төрсөн өдрийн тухай ярилцах болно. За миний төрсөн өдөр 2 сард болдгоо. Тэгээд ихэвчлэн 2 сар төрсөн хүмүүсийн одоо төрсөн өдөр нь дандаа цагаан сард дарагддаг байхгүй юу? Тийм болохоор нэг төрсөн өдрөө тэмдэглээд байдаггүй. Ер нь тэмдэглэдэг. Гэр бүлийнхаа хүрээнд л нэгтэй хоолнд ордог ч юм уу те ингээд нэг гэр бүлийнхэнтэйгээ ээжтэйгээ ч юм уу ингэж тэмдэглэдэг болохоос шиг найз нөхдөйхөө хүрээнд би ерөөсөө тэмдэглэдэг юм баггүй юу. Яагаад гэхээр би дандаа их цэвэрлэгээ цагаан сарын их цэвэрлэгээ хийж тардаг. Үгүй шиний 1, үгүй шиний 2, үгүй шиний 3. Аль эсвэл дөнгөж цагаан сар дуссан яг шиний 5 6 ч юм уу те. Аль эсвэл яг цагаан сарын өмнөх яг бэлтгэл ажил хийж авах үед таарчдаг. Тийм болохоор ер нь төрсөн өдөр тэмдэглэх тийм яг тохиромжтой цаг хугацаа ер нь байдаггүйсэн. Тэгэд өнгөрсөн жил болохоор би төрсөн өдрөөрөө манай ээж Польшид амьдардаг. Тэгээд ээжтэй сюрприз барья гэж бодоод яг төрсөн өдрийнхөө өмнөх өдөр би Польш руу явж исэн. Тэгээд яг өнгөрсөн жил төрсөн өдрөөр ээжтэйгээ хамт тэмдэглэсэн. Яг ээжийнхээ гарын хоолыг идээд яг жилийн өмнө тэгээ бийжилаа. Гоёсэн, үнэхэр гоёсэн ээжтэйгээ хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэх холугаас энэ хороогийн хамгийн сайхан тэмдэглэлт гэдэгтээ би бол 100% нийлж байна. За тэгээ энэ жил бол би явж чадаагүй. Тэгээд би Таванд ялангуяа би чинь Тайчун хотод амьдардаг. Тэгээд сурж амьдарч байгаа хүн. Тэгээд яг энд ирээд танилцаж нөхөрсөн найз дүүнэр олон байдаг. Тэгээд тэр дундаа яг бүр ингээд зүрхэнд хамгийн ойр байдаг яг нэг охтууд байдаг байхгүй юу? Бүсгүйчэд. Тэгээ яг энэ охтуудтайгаа зүгээр гоё миний төрсөн өдөрт фокуслох шүү дээ. Миний төрсөн өдөр гэхтэй биш. Одоо ингээд яг бүгдээрээ гоё уулзаад хоолнд оръё. Гоё хооллоод ингээд юм яриад сууцгаая гэдэг санаа гаргасан юм. Тэгээ яад гэхээр бид нар чинь ингээд нэгнтэйгээ уулзаад бөөндөө хамт байна гэдэг чинь ер нь ховрахгүй юу? Бид нар хин нэгнтэй уулзахын тулд өөрийнхөө цагийг зориулдаг, заваа гаргадаг тий цаг заваа зохицуулж тэр хүнд ингэж хүнтэй уулзна. Тэгэхээр ингээд бид нэр чинь бүгдээрээ хичээлтэй, ажилтай ингээд хувьдаа бас л завгүй амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тийм болохоор бүгдээрээ цаг заваа гаргаад яг нэг өдөр ингээд суугаад хооллё гэдэг санааг төрсөн өдрөөрөө далимдуулаад гаргасан юм аа. Тэгээд бүгдээрэнд нь бэлэг хэрэггүй. Яг миний төрсөн өдөр бол биш. Зүгээр л бүгдээрээ хамт байхыг хүссэн юм аа гэдэг урайтай эхэлсэн. Тэгээд би боцсоохгүй юу. За бүгдээрээ ингээд намаа хүндлээд те цаг заваа гаргаад ирж байгаа юм чинь яаж байрлуулах вэ? Нэг гоё те ингээд нэг тэр оройгоо нэг гоё байлгамаар байсан байхгүй юу. Тэгээд миний ингээд бодсон санаа бодож олсон санаа гэх юм бол ирсэн одоо 6 охтуудаа яг тус бүрт нь өөр өөрсдийг нь илэрхийлэх тийм цэцэг бэлэглэе. Яг ингээд амар том баглаа цэцэг бэлэглэхтэй биш юм нэг хөөрхөн жижигхэн тийм цэцэг бэлэглэе гэж бодсон байхгүй юу. Тэгээ ер нь би өөрөө бас тийм том баглаанд нэг тийм амар дуртай бол биш байхгүй юу. Тэгээд гоё цэцгээ аваад зориулж тэр хүний бодож цэцгээ аваад тэгээ өөрөө гоё боолтыг хийгээд ингэж үгүй гэж бодоод тэгээд яг энэ санаагаа өөрийнхөө одоосто бести мегат хэлсэн. Мег гэсэн чинь тийм яг л чамаас л гарах санаа байна. Угаасаа дэмжиж чинь гоё санаа байна гэ. Тэгээ угаасаа миний тэнэг санаа гаргасан юм ч вэ. Бүр үнэхээр явцгүй санаа байсан. Манай мег бол зүгээр бүгдийг нь дэмждэг хүн байхгүй юу? Дэмжиж орж ирдэг хүн байхгүй юу? Намайг юу ч хэлсэн юу н айгу бүх зүйл дээр айгу сайн дэмжиж спорт хийдэг. Тэгсэн чинь окей тэгвэл маргааш ажиллаа тарах шүү цэцгийн дэлгүүр яваад цэцгээ аваад тэг гэртээ боогоод ингээд янзлийгээд за тгийгээ. Тэгээ ингээ хүн болгондоо зориулаад цэцэг боох мэдрэмж ямар гоё байваа. Би бүр үнэхээр баяртай байсан. Тэгээд холлох газар очиод бүгдээрэнд нь яг цэцгээ нэг нэгээр нь өгсөн. Тэр бичлэгэнтэй. Тэг бүгдээрээ л эмэгтэй хүмүүс болохоор цэцэг үнэхээр ингээд бид нарыг баярлуулсан. Тэгээ эргүүлээд манай хэт ч гэсэн надад миний хамгийн дуртай цэцгийг бэлгэлсэн. Жаадан хоёр бүр ингээд түлип олоод ирсэн байл яг алтан зул. Би ерөнхийдөө амьдралдаа ингээд бүр хамгийн дуртай гэсэн нэг цэцэг нь болохоор алтан зул түлипа ахгүй юу. Тэгээд
Дараа нь бол Daisy хонинууд нь цэцэг. Тэгсэн чинь одоо миний амьдарч байгаа тайчин хотод чинь төлөв болддоггүй байхгүй. Бүр үнэхээр олддоггүй. Тэг манай найз охины хонхны яар болоход төлөв авах гэсэн чинь бүр ингээд олдохгүй. Өөр бүр Тайпей руу явж аваад ирж исэн тийм бүр олддоггүй цэцэг байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд төлөв болоод ирсэн байл яах вэ? Одоо энэ харж байгаачлаа. Төлөв ба би бүр шок. Шууд ороод тэр ширээн дээр байгаа төлөвийг хараад би бүр энэ яг минийх энэ яг надад өгөх гэж би бүр шууд тэгсэн заяа. Нөгөө миний төрс өдөр чухал ш бэлэг хэрэггүй зөвхөн хамтлах хооллын боллоо гэдээс өмнө чи зүгээр цэцэг харсан. Энэ минийх энэ надад өгөх гэж байгаа гэж баярлаад байгаа юм чи. Тэг үнэхээр бүр ингээд цаг заваа гаргаад надад бүр ингээд төлөв авч ирсэн Жоадан хоёрт үнэхээр юм бүр баярлж байна. Үнэхээр тогтлуулж чадсан. Тэгсэн чинь энэ өөрөө зүгээр төлөвийн өдөр байсан заяа орой байсан. Тэгсэн чинь надад манай дараа ануу хоёр анх удаа YouTube-ээс өөрсдөө заяа YouTube-ээс бичлэг үзээд зүү утас одоо тэг ингээд юу тэр нөгөө нэхмэл зүү тэгээ тэр утас муцаа аваад өөрсдөө гараараа төлөв нэвч өгсөн байл яах вэ? Бүр ингээд тэг бүр нойргүй шүнжэнгөө хойцсон цаа. Тэгээ бүр ингээд төлөвийг надаа ингээд нэхэд өгсөн. Тэр бүр үнэхээр бүр сэтгэл шингэсэн бэлэг гэж үнийг хэлнэ үсттэй. Би бүр ингээд ёо тэ ямар их надад ингээд ямар их цаг хугацаа ямар их сэтгэлийг өгнө вэ гэд би бүр үнэхээр талархсан. За тэгсэн чинь бас болоогүй. Манай бэцэгээ тастгүй. Одоо сая нөгөө кавшун марафон хэдрийг хамт үзсэн. Гэсэн манай бэцэ би лаанд маш их дуртай. Би хүнд өөрөө лаа өгөх дуртай. Цэцэг өгөх дуртай хүн байхгүй. Тэгсэн чинь надад лаа өгдгийн. Лаа тэр лаа ямар лаа гэж төлөв ба. Яг төлөв заяа. Тэл бас төлөв би ч бүр явж өгнө сте. Тэгээ бүр амар хөөрхөн бүгдээрээ айгүй юм миний ингээд дуртай зүйлийг мэддэг яг надад зориулж яг миний дуртайг нь сонгож ингээд авчирсан тэнд би маш их талархсан. Зүгээр л орон заг идэх байсан. Тэгсэн чинь ингээд бүгдээрээ сэтгэл гаргаж ирсэн нь би үнэхээр тэгээ цаг заваа бүр зориулж гаргасанд нь хамгийн ихээр тэ надад энэ үнтэй цаг хугацаанаас надад зориулж агаад нь би маш их талархсан. Тэгээд бүгдээрээ өөр өөрсдийн өвөрмөц юм онцлогтой өөрсдийн гэсэн гоё ертөнцтэй маш гоё охтууд байдаг. Тэгээд бас их бүгдээрэнд нь хайртай шүү. Үнэхээр их зөндөө их хайртай. Мэдээж энэ хорвоод намайг бас яг одоо ингэ байгаачлан те намайг төрүүлж өсгсөн ээждээ аавда гэр бүлийнхандаа маш талархаж байна. Бас маш их хайртай. Тэгээд манай ээж бол намайг төрүүлэх гэж маш их одоо ингээд айгүй хүнд төрсөн. Өөрөө баг үхээд сэгсэн хүн байхгүй юу? Тэгээд өөрийнхөө ингээд бүхий л бүр ингээд эцсийн хүчээ шахам байж намайг төрүүлсэн хүн ч манай ээж байхгүй юу? Тэгээд намайг энэ хорвоод 9 минут төрүүлээд тэгээ бас өдий зэрэгт минь өсөж хүмүүжүүлээд одоо яг над чиг миний хамгийн дотны хамгийн хайртай бүр ингээд сайн найз минь байдаг ээжтэй зөндөө хайртай шүү. Охин нь та байгаа болохоор охин ингээд инээмсэглэж чаддээ штэ гэж хэлмээрэн. За тэгээд миний төрсөн өдрийн богинохон. Тэгээд хүн чинь ингээ хитрхи жаргалтай байхаараа бичлэг хийхээ марцчихсан байлээ шүү. Би тэг үнэхээр бичлэг хийж чадаагүй заяа. Бичлэг хийгээгүй. Юу нь бол. Тэгээд нэг ганц хоёр бичсэн тэр бичлэгнээсээ л оруулъя да. Тэгээд энэ бол яг миний төрсөн өдөр гэхгүй зүгээр миний зүрхэндээ харилдаг охтуудын болцоо. Үзцгээе. За төрсөн өдрөө өглөө. Өглөөний цай авч ажилдаа явна тэгээд мэгтэр.
өрөөгчдөө. Өөрийгөө бичиж тэгсэн. Үсэнсэн. Нэг ийм л хүнтэй хамт явна да. За cheers. Ажлаа тарцсан. Хоол унд эргүүлээ. Үсэж байна. Орой мэдэн ингээгүй л байна. Орой идэн одоо ч идэн. Бид бол эдхийн төлөө л амьдарч байна. Эдхийн төлөө ажиллаж байна, амьдарч байна. Ёо. За бид хоёрын хоол ирсэн. Хоёул шүл ухаар гэсэн. Сайхан хооллоорой. Bon appétit. Вау. Ингээд толгойлоо санаад авчихлаа гэж бодчих. Бизнес ярьсан гэж бодчих. За төрсөн өдөрлөгөө явъя да. Аллах өдөрлөгөө. Мэг. За бихнэ. Аха. За явцгаая. За хоолнд орно. За орч хүн баярлуулцгаая. Хүн баярлалцгаая. За энэ дараа сард гарч ирэх юм. За тэгээ айгүй олон эмошн олон янз мэдрэмжтэй багтэр нь за. Баярлалаа. За сүүл цагаас сэтгэлтэй амуудаа. Эндээс шүү дээ. За айгүй юм нөгөө Ихэмгээ дуудаад ихэмсэн юм аа. за тэгээд за за тэгээд итгэж зэн донч маягтай найз та. Оо, то баярлаа. За тэгээд өөртөө То баярлаа. за бүгдээ наашаа То баярлаа дүүдөө. Баярлалаа. Настай өдөр төрсөн байна. Энэ зөвхөн тайчууг нэг өдөр ирд юм байлээ. Oh my god. цагаан сар. Хараа өөртөө нэгсэн юм. Яг хөөе. Өөртөө баагаад байна. Бас их юм болсон. Баярлалаа. Тэгээд аз бүхний хийж байна. Чирээд явъя. За, одоо нөгөө бэлэг хэрэггүй чиг. За. Оо яна төлөвлөн ба. Ямар хөөрхөн за баярлаа. Би ч ерөөсөө би ч намайг өнөөс хойш төл ер нь нөгөө Facebook мөхийн нэрийг өөрчилсөн. Юу ч юм
За төрсөдрий за. Хөрхөн хүмүүстэй нэг үчиг сайхан ярьж хөөрж өнгөрөөе дөө. Cheers автаа. За. Happy birthday to you. Happy birthday to you. Thank you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. 오! 자, 잠깐만. 뒤로 딴 덕덕 해. 哦，你这种吃没得说。你那个是面的。咋啊？你把那空心筋开过没？不对。شو اللي بحرك الطحين؟ بلاصتي حرقوت. حرقوت تبعتي. Параг нэг заасан нөө. Ингээд хөдөлгчүүл параг нэг. Хаваа байна уу гэдэг. Нэг үзэл бүр сайхан тий. Доотлын жоохон наргаж байгаа да. Бүр нэг тийм нэг юуны шид нэг юм хорон тий. Тийм гайг үнэтэй. Тэр яг хаана түмээ. Оо чи ингүүл. Атамаа. So one beer paid on me. So yeah, I take 2 years. Би одоо ингээд бас баар байхгүй чаваас ингээ ундаа мундааны ус мусны савнд тэр бол бүр ингээд харагны савнд ингээ хийцэн ийм хөөрхөн тэндүү хөөрхөн магадтэй янзтай юу. За нөгөө нэг tulip нь болохоор нөгөө нэхэж өгсөн tulip-ийг би бас үзүүлээ л дээ тий. Цараа тэрвэн амар хөөрхөн нэгсэн бааз өөртөө нэгсэн тэг бүр анх удаагээ боддоо. Тэгээд нөгөө өгсөн нөгөө tulip-ийн лаа нэнэ бас. Би нэг асаач чадахгүй хөө. Бүр ийм хөөрхөн. Тэгээд нөө дайраа хоёрын нэхэж өгсөн tulip нь ийм хөөрхөн. Би тэг лаанд бүр үнэхээр цувтаа байхгүй юу? За нэг иймэрхүү байна да. Тэг манай Мэг бас сая нөгөө Холландаас ирэхтэй. Надад энэ соронзыг авчирч өгсөн бас tulip. Хөөрхөн баасти. Тэг би ингээ орныхоо дэргэд бас ийм шар tulip таахгүй. Энэ болохоор надад энд ингээ tulip болдохгүйсэн болохоор би бүр ингээ ийм энэ хиймэл цэцэг. Гэтэ бүр яг жинхэнэ юм шиг заяа. Материал нь хүртэл бүр яг жинхэнэ цэцэг шиг бүр амар гоё материалтай. Тэг яг ийм шар tulip би бүр яг ингээ орныхоо дэргэд авч тавьсан байдیں۔ Тэг ингээд миний туртайлаа. Энэ айгүй гоё нэртайлаа. Би бүр нөгөө Porsche-с эрэхтэй авчирч ирсэн юм. Үнэхээр гоёлаа. Энэ хараа тэг миний MacBook-ийн дэлгэц дээр хүртэл ингээд энэ шар tulip бид. Би tulip-т үнэхээр туртаагааз. Би тэг яагаад юу н tulip-т тийм туртай болсон юм бүү мэд. Гэтэ зүгээр л хамгийн туртай.